гадаад хэлийг хэрхэн үр дүнтэй өөртөө наалтцтайгаар илүү үр дүнтэй сурах вэ гэсэн асуултыг олон хүн тавьдаг. Илүү хэлбэр сурах арга бий юу? Яаж сурвал илүү дээр вэ гэсэн асуултуудыг манай багш нараас надаас нийтлэгээр асуудаг асуултуудын нэг гэхүүд. Тэгэхээр яг энэ асуултууд хариулах зорилгоор бид нар энэ хүү танилцуулгыг богино хэмжээний танилцуулгыг та бүхэндээ бэлдсэн маа. Тэгэхээр энэ хичээл дээр юу гэж заах вэ гэхээр хялбар ерөн шин зүйлийг сурахад, ерөн гадаад хэлийг сурахад олон хэлбэр арга байдаг ч гэсэн үр дүнтэй сурахад нэг 5 арга байдаг юм аа гэсэн энэ 5 аргыг та бүхэнд одоо хэлж өгч байна. Манай байгууллага болохоор Монголын залуу үеийн хөгжлийн төв гэдэг төрийн бас байгууллага байгаа. Бид нар болохоор боловсролын нэмэлт үйлчилгээний дээр тулгуурлаад гадаад хэл компьютерийн сургалтыг бид нар хүүхдүүдэд төлбөргөө орлогодог. Бид нар болохоор ерөнхийдөө манай зорилго маань болохоор боловсролын тэгш бус байдалтай тэмцэе гэсэн тийм зорилготой ажил хийдэг залуучууд байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө нийтлэг сурах аргууд байдаг штэ. Унших, ярих, одоо үзэх гэх мэт нийтлэг сурах аргууд байна те. Уламжлалт ч гэж ярьж байгаа. Үүнээс гадна болохоор гадаад явах, дуу хөгжим оролдох, орчуулга хийх эсвэл одоо онлайнаар сурах мэтлэнгийн өөрөө өөртөө заах тийм бусад аргууд байна те. Тэгээд ерөнхийдөө бидний судалгаан дээр болохоор нэг 75 орчим хувийн хүмүүс нь дийлэх хүмүүс нь одоо анги танхимд суугаад багшаар заалгаад яг уламжлалт аргаар сурсан, гадаад хэл сурсан гэсэн. Багахан хэмжээнд бие даад сурсан байдаг те. Гэтэл яг анги танхим дээр ингээд суугаад сурсан хүмүүсээс нийтлэгээр сурсан хүмүүс 85 орчим хувийнхаа сурсан зүйлийг мартсан гэсэн хариулт байна. Ерөөсөө 15%-ийг л хэрэглэж чаддаг, эсвэл ойлгодог, одоо яг хэрэглэж боломжтой байна. Ихэнх хэсгийг би мартчихдаг. Нэгс өвчж чинь гэсэн үг шүү дээ сурсан зүйл чинь тий. Тийм асуудал байна. Тэгэхээр энэ асуудал яагаад гарч ив? Яагаад бид нар дийлэх юмнуудаа мартчихваа? Яагаад бид нар зөвхөн хэсэг юмыг л одоо чүтэ айтаа санаж байна гэдгсэн чинь бид нар ерөнхийдөө болохоор бидний сурсан аргууд маань болохоор дөт биш, хялбар биш, хамгийн сонирхолтой биш аргаар сураад байна. Хэрвээ өөртөө дөт, хялбар, сонирхолтой аргаар сурч эхлэвэл та өөртөө чинь илүү үлдэцтэй, илүү наалтцтайгаар шинэ зүйлийг сурах юм аа. Тэгэхээр тийм аргууд ямар арга байна? Ямар тийм хялбархан арга байна? Тэгэхээр бид нар олон хүмүүстэй ярилцаж өөрсдөө ч бас ярьж үзээд олон хялбар арга дотроос 5 үр дүнтэй арга байдаг юм байна. Тэр 5 үр дүнтэй аргыг яг одоо та бүхэнд хэлж өгч байна. За эхнийх нь болохоор сурахтаа цаад нэг цаг гаргах хэрэгтэй. Цаг гаргана гэдэг маань төлөвлөнө гэсэн үг. За би 7 хоног тэдэн цагийг сурахад зориулнаа. Яг сурахад зориулна. Сард тэдэн цаг зориулна гэд өөрөө төлөвлөх хэрэгтэй. Тэгээд өдөрт багадаа 1 цагийг заавал гаргах хэрэгтэй. Нэгээс илүү цаг гаргавал мөн сайн. Тэгвэл илүү сайн сурна гэсэн үг. 1 цагийг гаргахдаа өөр зүйлд огт сатаарахгүйгээр яг 1 цагийг сурах зориулах хэрэгтэй. Facebook руу орохгүйгээр эсвэл имэйлээ шалгахгүйгээр найз руу уулзаар ярихгүйгээр яг л 1 цагийг суугаад гадаад хэлэндээ зориулах хэрэгтэй. Мэдээж тэмдэглэж авах хэрэгтэй. Тэгээд тэр хэдэн цагийг хаана зарцуулснаа. За хоёр дахь нь болохоор ойлгох. Уншихаасаа өмнө эсвэл одоо ном уншихаасаа өмнө, сонир уншихаасаа өмнө энэ юуны тухай юм бэ? Энээс би уншаад ямар мэдлэг олж авах хэрэгтэй юм бэ? Яагаад би энийг уншиж байгаа юм бэ гэдгийг сайн бодоод тэгээд уншаад үз. Уншсныхаа дараа эндээс юу олж мэдвэ гэдгээ бодож үзэх хэрэгтэй бас. Тэгээд ойлгоо үзүүлсээ хүлээн зөвшөөр сурах хэрэгтэй. Анги танхимдэр болохоор хичээлийн үеэр бүгдээр толгойд өгч ойлгочоод тэнгуутаа тусад нь асуугаад тэгэхээр багшаа би сайн ойлгосонгүй гэдэг хүмүүс байна. Эсвэл одоо хурал уулзалтан дээр ойлгосон юм шиг суужгаад гарангуутаа энэ юу гэсэн бэ хөө гэд асуудаг хүмүүс байна. Тэгэхээр ойлгоогүй зүйлсээ тэмдэглээд авчих хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх, ойлгоогүй гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд сүүлд нь тэрнийхээ тухай нэмэлт мэдээллийг олж аваад тэгээд тэн дээрээ тулгуурлаад өөрөө сурах хэрэгтэй. Ойлгосон зүйлээ ч тэмдэглэж ав, ойлгоогүй зүйлээ ч гэсэн мөн тэмдэглэж авах хэрэгтэй. За 3 дахь арга болохоор хэрэглэх гэж. Гадаад хэлийг хэрэглэхгүйгээр сурдаггүй гэж. Ичиж зовлгүйгээр хэрэглэх хэрэгтэй. Найз нөхдийнхөө хүрээнд, гэр бүлийнхаа хүрээнд ч гэсэн гадаад хэлийг хичиж зовлгүйгээр л чөлөөтэйгээр хэрэглэж сурах хэрэгтэй. Тэгээд мэдээж нэг үг, нэг өвөрмөц хэлцээг одоо өөртөө чинь таалагдсан бол тэрнийхээ нэмэлт мэдээллүүдийг өөр орчинд яаж хэрэглэгдэг юм бэ гэдгийг бас ингээд тал бүрээс нь судлаад авах юм бол нэг үгийг дахин давцаараад хоногшно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэмэлт мэдээллийг заавал олж аваарай. Мөн гадаад найзтай болвол их сайн. Гадаад найзтай болвол одоо сурах хурдыг чинь маш хурдтай болгодог. Гэхдээ гадаад найзтайгаа мөн одоо чин сэтгэлээсээ найзлаад найз нөхөд байхын
зэрэгцээгээр Монгол орноо сайхан танилцуулаарай. Монгол орныхоо сайн сайхан бүхнийг хэлж өгөөрэй. Мөн тэрнийхэн дээгүүр өөрөө гадаад хэл сурчиж болно шүү дээ, тий. Тэгээд өдөр тутмынхаа зүйлсийг болохоор гадаад хэлээр бичих тийм нэг арга байдаг. Энэ болохоор өөрийгөө олон гадаад үгээр хүрээлүүлж яах гэсэн үг. Тэгээд ингэснээр хэрэглээ нэг сайжирдаг. Одоо чинь өндөр та байгууллагатай түншүүдтэй уулзах шаардлагатай болвол тэрийгэ бичээд авчих хэрэгтэй. Түншийнхаа нэрийг англиар бичээд арт нь meeting гэж бичдэг юм уу те. Эсвэл тэдэн цагаас тийм юмтай гэдгийг тэмдэглээд авах хэрэгтэй. Сургуулийн насныхан бол одоо худалдаж авах гэж байгаа, дэлгүүрээс худалдаж авах гэж байгаа зүйлсийнхаа нэрийг гадаадаар бичээд тэрийг уншаад явах хэрэгтэй. Тэгвэл бас илүү сурна гэсэн үг. За тэгээд дөрөвдүгээр арга бол давтах хэрэгтэй. Сурснаа заавал давтах хэрэгтэй. Одоо би 4 7 хоногт юм үзсэн, өчигдөр ийм үзсэн чинь ийм байна гэдгийг одоо давтаад үзэх хэрэгтэй заавал. Тэгээ онлайнаар бүр давтаж үзэх хэрэгтэй. Ийм үзсэн чинь энэ дээр энэ ном дээр ингэж байсан мөртлөө онлайн дээр ингэсэн байх алин зөв юм болоо гэсэн байдлаар. Тэгээд мэдээж давтахдаа алдаагаа засах хэрэгтэй. Тэгэхгүй бол алдсан ч ихтэй давтаад байх юм бол ерөнхийдөө буруу сурна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр алдаагаа засаад багшаасаа сайн асуугаад алдаагаа засаад тэгээд давтаад үзэх хэрэгтэй. За хамгийн сүүлийн арга бол туслуулах. Туслалцаа мөнч хэрэгтэй болдог гадаад хэл сурахад. Гэхдээ төдий болгон туслалцаа олддог. Та багштай бол их сайн багшаасаа асуух хэрэгтэй. Багштайгаа сайн холбоотой байх хэрэгтэй. Бүр болохгүй бол цахим зөвлөгчтэй болох хэрэгтэй. Цахим зөвлөгчийн үйлчлэгийг болохоор манай байгууллага үзүүлдэг. Манайх болохоор одоо аль болох хурдтай, аль болох хүртээмжтэй байдлаар хүмүүстэй онлайнаар харилцаж гадаад хэлэнд нь сайжруулах тэр үйлчлэгийг үзүүлдэг. Манад онлайн асуулт хариултын тэмцээнч болдог. Тэрэндээс оролдоод үзэх хэрэгтэй. Онлайнаар хариултаа бас бид нарт руу имэйлээр бичиж авч болно. Манайх үндсэндээ хятад, герман, англи хэлний багш нартай мөн компьютерийн багш нартай. Тэгэхээр танд асуулт тэрнтэй эдгээр одоо юутай хэлбэгттэй эсвэл компьютертэй холбоотой асуулт байгаа бид нартай имэйлээр харилцаж болно. Тэгээд манай байгууллагатай захидлаар харилцах хэрэгтэй. Мэдээж гадаад хүнтэй захидлаар харилцуул их гоё л доо. Тэгтээ гадаад хүнтэй захидлаар харилцаж болохгүй одоо их тийм хүн байхгүй бол манайхтай захидлаар харилцаад үзэх хэрэгтэй. Дахиад хэлэхэд бид нар англи, герман, хятад хэл дээр бичсэн захидлуудад мөн тухайн хэл дээр нь хариулт өгж харилцах боломжтой юм аа. За тэгээд эцэст нь давтцгаая. Сурахтаа цаг гаргах хэрэгтэй. Заавал цаг гаргах хэрэгтэй. Өөр юм затаарлахгүйгээр. За хоёрт нь болохоор ойлгож авах хэрэгтэй. Юу уншиж байгаа вэ? Ямар учиртайгаар яагаад сурж байгаа вэ? Эсвэл ойлгосноо ойлгоогүй. Заавал ойлгох хэрэгтэй. Хэрэглэх хэрэгтэй. Хич зовлгүйгээр аль болох олон байдлаар олон төлөв хэрэглэх хэрэгтэй. Давтах хэрэгтэй. Заавал сурснаа давтаж сайжруулах хэрэгтэй. Тэгээд туслалах хэрэгтэй. Хэрвээ танд туслалцаа хэрэгтэй бол манай байгууллагын үг таалга банк нээлттэй авах болно. Манай Монголын залуугийн хөгжлийн төвийн имэйл хаяг танд одоо харагдаж байна. mongyouth.dc@gmail.com гэдэг. За доотлол нь болохоор манай вебсайт байна. www.mongyouth.dc.wordpress.com гэдэг. Тэгэхээр та бид нартай харилцаарай. Бид нараа энэ болон одоо зөвхөн англи хэлний болон ерөнхийдөө шинэ мэдлэг олж авах, сурах, өөрийгөө сайжруулах энэ замд чинь түнш болох юмсан гэсэн хүсэлтэй залуучууд байж байгаа. Тэгэхээр сурах аялалд чинь амжилт хүсье. Баяр таа.